За суугтай эргээ тавтай морилуу та бүхэн сайхан шинэлв ээ. Өмнө нь комент эвдэрсэн гэж байсан да. Саяхан засууллаа. За тэгээд олоогээр явах уу? Одоо сэтгэвтэй бичлэгээ хийгээд явах болохоор тухлан сууж таалан сойрох нь. Өмнөх дугаарт карма аваг ахыг сүрдүүлж байгаагаар дууссан да. Харин хариуд нь ахгүй уцыг нь шүүрэх гэж оролдоход карма орилоод. Надад битгий хүр. Надад гар хүрхэнд битгий хэл. Нэг л ширхэг үс миний толгооноос унгавал энэ бичлэг энэ улстай гайгүй үзэгчтэй 12 телевизийн мэйл хаяргүй явчихна гэж мэдэрэ. Оо нэрэ. Энэ бичлгүүдийг аль хэдийн өөр утсанд их хуваар нь хадгалаад хугацаа тааруулсан байгаа. Хэрвээ намайг зүүн далайн эрэхтэй живүүлчихвэл энэ бичлгүүд тарна. Тийм болохоор намайг сүрдүүлж эсвэл тамлаж энэ бичлгүүдийг устгуулна гэж санахын хэрэггүй шүү. Тэгэхээр одоо хин жинх ирэх мэдлийг энэ нөхцөл байдал атгсан байна да гэхэд ахиуны аваг ах баасан хатсан бацаан шиг царай гаргаад дотроо бодноо. Энэ бацаан чи хингээч нэ. Ийм чухал үед гинт гарч ирээд хамаг төлөлгөөг минь бараг самраад хайчихлаа. Яаж ч утсан энэ охины ард заавал нэг хүн байна. Гэхдээ хэн байж болох вэ? Эсрэг талын нэр дэвшигчийн туршуул. Үгүй ээ. Тийм байх боломжгүй. Тэдэнд надтай энэ тохиролцох хэрэг бараг байхгүй. Тэгвэл төлөөлөгч чаа эсвэл чаас охин. Энэ хоёрын нэгнийг нь явуулсан хүн болов уу? Үгүй ээ. Тэр хоёр ч бас биш байх. Тэр хоёр байлаач ядахтай л сонгол үеэр тийхгүй байх ёстой. Эцэст нь ким нэр дэвшигчийг ямар ч хамаагүй аргаар сонгуульд ялуул гэж тэд өөрсдөө надад хэлсэн шүү дээ. Тэгвэл яг хин яах гэж хэрвээ энэ бичлэг задарвал би ямар арга хэмжээ авах вэ? 3 жилийн өмнөх шиг HBS телевизээс гуйх уу? Үгүй ээ. Энэ санаа бас болохгүй юм байна. Сонгол хэдхэн сарын дараа болох болохоор HBS телевиз энэ хэргийг байхгүй болох гэсээр байтал сонгол дуусчихна. Дээр нь энэ сонгол энгийн нэг сонгол биш. Энэ бол чаа төлөөлөгч надад тавьсан шалгуур. Хэрвээ одоо энэ бичлэг задраад ким нэр дэвшигч сонгуультай ялж чадахгүй бол тэр хоёр намайг гарцаагүй ална. Ганцхан бийж биш. Бидний гэр бүлэг. Энэ ярианаас нь дүгнэхэд төлөөлөгч чаа гэд байдаг хүн нэлээ эрх мэдэлтэй хүн гэдг нь шууд харагданаа. Карма кан захирлыг дуудаад тархичин бараг дэлбэрлээ хүү. Гэхдээ кан захирал бодлогоширнгуй сууж байгаад босоод тэгвэл чиний хүсэж байгаа зүйл чи юу юм? Миний хүсэж байгаа зүйл үү? Миний аюулгүй байдал. Би энэ сургуульд хинт ч дээрлэхүүлэхгүй амар жимэр сурмаар байна. Тийм болохоор наад ахиунда намайг ахиж битгээд дээрлэх гэж хэлээрэ. Тэгж чадвал би энэ бичлэгийг тараахгүй. Тэгэхэд кан захирал ойлголоо. Бидний буруу байсан болохоор энэ удаа чамайг зүгээр өнгөрүүлье. Гэхдээ өхмээргүй байвал давах ёсгүй хил хязгаарыг давах гэж оролдох хэрэггүй шүү. Гэл сүртэй юм бүлтрээл гараад явна. Харин карма дотроо. Маргаашнаас эхлээд тэр бацааныг илүү амархнаар өөрийн тоглоомоо болгож болох нь дээ гэж бодож байхад харин гадна. Ахиунд их л шудраг бус санагдаад аваг ахыгаа дуудаад. Та арай тэр худлаа сүрдүүлгэнд нь итгэж байгаа мó? Ингээл тэр навшиг зүгээр өнгөрүүлэх юм уу? Ахиун одоо бол ахын дүр хугацаанд бусдыг дээрлэж болохгүй гэж хэлсэн биз дээ. Тийм болохоор одоо ахаасаа энэ асуудлын талаар асуухаа бол. Гэхэд ахиун тесэрчлээ уурлаад. Миний эрхийн хуруу тэр навшоос болж бараг тасарчхаад байхад та яаж намайг ингэж чадж байна? Энэ бүгд тэр хинт чирэггүй сонгуулиас ч болж байгаа зү. Та намайг тэр сонгуулийнхаа төлөө золиослчихж байгаа мó? Гэхэд аваг ах ч бас уурлаад. Ахиун одоо болно. Миний твшэрч бас килиз гар гэж байгаа шүү. гэж уурлангуу хэлгээд ахаа та өөрхөн болчих. Би таны зараал дахиж явахгүй дээ. Сарин гэд гүгэд явхад. Шинэ гинэ хөөхтийг дээ. Бүхнийг өөрийнх нь ирээдүйн аюулгүй байдлын төлөө хийж байгаа гэдгийг ойлгохгүй юм да. Гиснээс би тэр карма гихчээс болгоомжлсон дээр юм шиг байна. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэр анханасаа намайг онилсан юм шиг санагдаад байх юм. Тэрнийг яаж ч бодсон зүгээр өнгөрүүлж болохгүй. Тэр хитрхи аюултай. Гэд утсаа гаргаж ирээд хакер гэсэн хүн рүү залгана. Оо хаан ерөнхийлөгч би байна. Кан тэхэ. Чи сайн биз дээ. Сүүлийн үед хийсэн дараамаа чи амжилт олоод баяртай байна уу? За худлаа бүгс солоохоо болоо. Бид хоёулаа завгүй хүмүүс. Тэгэхээр юу асуух гэснээ шууд хэл. Хэд кан захирал нэг нухацтай харснаа. Би нэг сургуулийн охины имэйл хаяг хакердуулмаар байна. Тэгээ чи надаар сургуулийн охины мэйл хакердуулмаар байгаа юм. Тийм ээ, яг зөв. Манай ахиуны эрхийн хурууг хугалсан бацаа. Намайг хэрвээ өөрт нь ямар нэг юм хийвэл мэйлэндээ байгаа биш тэгээ олон нийтэд тараана гэж сүрдүүлээд байна. Тэгээд юу гэж чийлмэр юм дээ. Хэрэгэлсэн арга нь мэрэгжлийн биш ч гэсэн. Надад нэг л чаас ихонийг санагдуулаад байгаа. Хүн болгон л амнаас нь дээсэн дөрөөн дээр ирэхээр амнасаа хамгаалах юм хийн л дээ. Гэхдээ цаг тааруулсан мэйл гинэ. Харин тийм ээ. Чиний аргуудын дэргэд хүүхдийн тоглоомч. Гэхдээ тэр хүүхдийн тоглоом яг одоогийн байдлаар үнэхээр ядаргаатай байна. Тийм болохоор ерөнхийлөгч. Чи надад нэг тус болооч тийх үү? Кан захирлаа. Хакер дах гэдэг чинь тийм ч амар ажил биш шүү дээ. Тэр хүүхэд энгийн нэг ахлах сургуулийн сурагч бол нэг хоногийн дотор хангалттай хакердчихнэ. Гэхдээ хамгаалалт өндөртэй бол хурдан хугацаанд хакердах гэдэг бол боломжгүй. Нэг ахлах сургуулийн сурагчийн утсыг хакердах тийм хэцүү гэж юу? Яриаг чинь сонсоод байхад наад охины чарт хин нэгэн байгаа. Тийм болохоор хамгаалалт сайтай байгаа гэсэн үг.
энгийн аргуудаар оруулбал мэд хакердаж чадахгүй. Гэхдээ досууд үргийг доороо байлгадаг кан захирлын хувьд маргааш гэхэд шууд хакердаж болох арга бол бай. Тэр чинь тэгээд яаж юм бэ? Өөрийнхөө эрх мэдлийг ашиглаад сургуулийн аппнд нь апдейт гарсан гэж хэлээд хүүхдүүдээр апдейт хийлэг. Хинч сургуулийн аппыг апдейт хийхэд зэжиг авахгүй. Тэр үед чиний хэлээд байгаа охины утсанд би өөр линк өгч чинь. Тэгээд хэдэн цагийн дараа гэхэд бид түүний утаснаас бүх мэдээллийг олж олно. Харин энэ арга сургуулийн хідэн нөлөө бүхий гишүүд бидний талд ажиллаж байж л болох боломжтой. Юу вэ? Наадахыгаа надад даатгачих. Энэ сургуулийн захирал чинь надад өртөө хүн байгаа. Гэтэ нэг зүйлийг анхааруулхад энэ арга баригдах юм бол залруулахад үнэхээр хэцүү байх болно шүү. Эцэст нь сургуулийн холбогдох гишүүд болон чи холбогдож байгаа. Тийм болохоор маш том хэрэг мандна. Хэрвээ яаралтай биш л бол би энэ аргыг санал болгохгүй. Тэр охин чинь чиний талаар бүгдийг мэдэж байсан гэсэн биз дээ. Тэгвэл чи бид хоёрыг холбоогч мэдэж байж магадгүй. Бүр хоёулангийн ийм хакерд гараг ашиглахыг хүлээж байж ч болно. За, чиний ерөнхий санааг ойлголоо. Тэгээд өөр аюулгүй арга байхгүй гэж юу? Яг өөр аргач байгаа л да. Гэт хэсэг юу ярьсан гарахгүй байж байгаад. За тэгвэл дараа 7 хоногийн нэгтгэд ирэх илгээмжийг минь хүлээж аваарай. Энэ арга хамгийн аюулгүй. Тэгээд илгээмжийн дотор юу байгаа юм бэ? Би очихоор нь тайлбарлая. Тэгвэл над руу нэгтгэж залгаарай гэд утсаа тасалчихна. Байж хаан ерөнхийлөгч. Энэ одоогийн хүүхдүүд өөрийг нь би ерөнхийлөгч гэж дуудаад байхад хүртэл ямар ч хүндэтгэл гэж байхгүй бацсан юм. За яах, тэгтэл ажиллаа бол найд дуртай хийдэг л дээ. Гэд эргэж хараад Yon Karma тэр мэйлийг чинь хүчингү болгоод бүх бичлэгийг чинь устгасныхаа дараа чамайг би загасны хол болгохоо нэг мэдээ байц. Гэд үзэгдэл солигдож Дүндүү Балдан ахин хоёр нэг боксing клубт байж байх ба. Одооноос Дүндүү Балданг гүнжүүлээ гэд удчих. Та хэд Балданг өмнөх ангид яаж унсныг санаж байгаа зү? Манай гүнжүүлээ. Ахина чи үнэхээр зүгээр гэж үү? Эрхийн хуруучин гимтсэн юм чи өнөөдөр өнтчихөл дөө. Үгүй ахаа дөнгөж хүмүүс үздэг болж ирж байхад тэглээч 8-7 хоног болж идэн гэсэн штэ. Тийм удаан стрим хийхгүй байлтай биш штэ. Тэглээж гисэн боксоос өөр юм хийж болно штэ. Жишээлбэл мукбанк ч юм уу. Гүнжүүлээ тэгэхээр чи YouTube алгоритм ахаа шинээр эхэлцдэг байхгүй юу да. Наадах чинь тэгээ баттай мэдээлэл юм уу? Тийм ээ. Тэглээж хүмүүс жоохон дараамлаг юм дуртай зү. Хуруу хугарсан стримээ хийсээр л ямар мундаг юм бэ гэж бодсон шүү дээ. Одоо л их үзэлттэй болох боломж. Өвчин намдаг жууцсан болохоор өвдөхгүй байна. Тэглээч ингэж болж байгаа мó. Хэрвээ хуруучин энээсээ муудчвал босс намайг ална шүү дээ. Гүнж ахаа би болгоомжтой байна. Өнөөдөр ахыг алгахад их өвдсөн үү? Хөөе би тэг тарж байгаа шүү гүнжүүлээ. Аятайхан байгаарай. За болно угаасаа миний буруу байсан болохоор. Би өнөөдөр мишаг цохохгүй дээ ахаа. Сүдэртэйгээ л жоох ажиллажээ. Тийм болохоор бичлэг хийхэд тусалчих. Бас удахгүй 50k сабтай боллоо штэ ахаа. За ойлголоо. За тэгвэл стрим эхэллээ шүү. Гэд стрим ч эхэлж ах юм. За бүгдээрээ сайн уу? Бусаны сэргэлэн бокс чин Ами байна. Бүгдээрээ ороод ирээрээ. Хурууга яач хавь Ами гипс зүүцэн байгаа мó. Энэ үү өнөөдөр сургуулиас харж байсан чинь нэг галзуу нохоо навш. Үгүй нэг галзуу нохоо миний хурууг хадчихтیں۔ Тэгээ хуруу цуураад гипстэй байгаа шүү guys. За манайхаа санаа зовлтгүй дээ. Иймч гайгүй гэсэн. Эцэст нь миний үзэгчтэй гих сэтгэл миний амнаас илүү чухал шүү дээ. Гэрэнж. Хүмүүсийн зарим нь хуурамч гэхэд новш гэж худлаа биш жинхнээсээ цуурчихсан. Гүнжүүлээ над фейк гэдээ байгаа хүмүүсээ бандалтаа. Би нэрээ худлаа хэлээгүй шүү. Гэртээ хараад дэмчин бичгийг нь постлээ. За тэгээд эрхийн хуруу цуурцсан болохоор өнөөдөр мишок цохихийн оронд сүдэртэйгээ ажиллана. Бац ямар нэгэн хүний цохилт урайлгамаар байвал хэлж болно шүү. Гэхэд нэг үзэгчд 10k won нөгөөд Риан болон Дэвиний 3 минутын хайлайтыг дуурайж чадвал 100k won өгье гэхэд ахиун зөвшөөрөд. За тэгвэл хамтдаа хайлайт видеого үзээд эхнийхээ оролдлогоор хийнэ гэд бичлэгээ үзэх гэж байтал карантин эзэнгийн хаягнаас энэ карма л байгаа юм л да. 1k won донетлоод чиний өмсөж байгаа спорт цэжвч чинь дулаанаа сайн барьдгүй. Энэ хэсгийг ойлгохгүй хүн байгаа байх гэж тайлбарлахад за зөвхөн шууд тайлбарлахгүй. Онцгой таалгая. Chips Levchik хоёр юугаар адилхан бэ? Хариултыг нь олвол комент хэсэгт жирээ заяа. Модератор наатха банд гэд үзэгчд инээлдэж ахиун үргэлжлүүлээд за бүгд битгий энийгээд вэ. Одооноос иймэрхүү бичвэл бандан шүү. Бичлэгээ хайлт үтцсэн болохоор гэж хэлээд сүртэй баахан хилээл баахан боксын хөдөлгөөн үзүүлнэ. Тэгж байсан чинь ахиал карма 1000 won донетлоод Ами чи гизэн дээр мейкап хийц юм уу? Наатха арилгуул нэг нууц юм гарч ирэх байх та. Нууц юм а чи юугаа яриад байна? Магадгүй бүлэгмийн шивээс ч юм уу гэд ахиун сандраад модератор гэж. Манайхан саний худлаа шүү. Надад ямар ч шивээс байхгүй. Энэ солонгос нэрээ шивээс ихээр ийм сүртэй гэдэг юм бах та. Зүгээр олгооны хаалганы сариуд адлцсан юм а гэхэд комментэр нь наадах ч олгоо байдаг газар биш штэ. Эхлээд хуруун цуурсан гэж аашсан. Одоо олгооны сариу гэж худлаа яриад. Гэх үед кармагаас ахин донешн орж ирэх ба утхан дээр нь
Чи хин нэг алчаад яаж стрим хийж чадаж байна? Аамигийн жинхэнэ нэр бол Кан Ахиу. Тэр ангийнхаа хүүхдийг амиа хорлолтон дээрлэгсэн. Чамаас бол Хина агч минь үгсэн гэхэд хүмүүс чуугалдаж өмнө нь тийм хэрэг гарсан талаар сонссон талаараа ярилцаж эхэлнэ. Ахиун чаргагүй байдалд орж за манайхаа өнөөдөр би минь нэг л таагүй байгаа болохоор стримээ ингээд дуусглаа. Гүнжүүлээч стримийг унтрааж Ахиуныг зүгээрүү гэж асуухад мань гар ууранда баахан мешаг цохож ер нь энэ мал хурууга гимцнийг санаж байгаа юм болоо да. Гүнжүүлээч тэрнийг нь анзаарсан болоо л да. Байз Ахиунаа чиний хуруу чи гимтэлтэй штэ гэхэд л нэг юм ухаан ороод өвдөлтөн түүнд мэдрэгдэж орилж эхэлнэ. Ахаа та чи тэнийг юм уу намайг болиулахгүй яасан юм? Гинэт тэгэхэр чи би яаж бодлох юм бэ? Яагаад ойрд бүх юм бүтлгүүдэд байгаа юм бэ? Яагаад гэж чангаар ойрлоход манай гүнжүүлээ. Тайвширтай Ахиунаа ямар анх удаа ийм нөхцөл байдалд орж байгаа биш. Өмнөхтөөгөө адилхан хүний нэр төрөнд халдлаа эдэргээ шүүхт өгчөө. Тийм болохоор санаа зовх хэрэггүй дээ. Харин ч том боломж байж мэдэн шүү. Одооноос Бүлиг Ёрлын дүрд тоглоё. Стрим үздэг хүмүүсийн ихэнх нь чанга ширэн охтуудад дуртай лүүсрүүд байдаг штэ. Гэхэд Ахиун Бэлигээ нүүрлүүн авч идээд ахаа та тэгээд намайг слати камераг Ёрл бол гээд байгаа юм уу? За би юу ч гэсэн амарлаа битгий орж ирээрэй гэж хэлээд өрөөндөө орж будин дээрээ хөвтөөд ойр Хина новшин нэр яагаад ойрхон сонсогдоод байна. Гэт хайлтхан өнгөрсөн явдал гарна. Хина би чамд өчигдөр хэлсэн биз? Өнөөдрөөс эхэлж чи миний хамтрагч. Оо яадаг вэ? Хамтрагч гинэ мишок гэж байсан. Гиснээс Хина чи манай гэр бүлийг цагдаатай ойр гэдгийг мэднэ үсттэй. Тэгээ саяхан аваагахаас цагдаа нарын талаар нэг хөвгөлтэй түүх олж сонслоо. Хэрэгээ хүлээхгүй байгаа хүмүүс таяа хүч хэрэглэж хэргийг нь хүлээлгдэг дээ. Тэр аргууд дотор үнний өрөө гэдэг арга байна. Өнөөдөр би тэр аргыг чамд турч үзэхээр шийдлээ. Үнний өрөө гинэ. Тэгээд надаар ямар хэрэг хүлээн зөвшөөрөх гээд байгаа юм бэ? Сайн мэдэхгүй л байна. Магадгүй миний араар муулж байсныг чи юм болов. Жишээлбэл намайг намхын идэр гэснэг чинь. Гэхэд Хина минь чи юу яриад байгаа юм бэ? Би хизээч тийм юм хэлж байгаагүй. Тийм ээ, тийм тэгж байгаагүй гэж одоо хэлж байгаа чи үнний өрөө дуусахад юу гэж хэлхийг чи нэг хардж л бай. Бас чамд зориулаад би нарахт баг зэрэг шинжилэлт хийсэн гэхэд Хина дотроо эн чин юу вэ? Бөөгийн хонхуудаа. Чи манай гэр бүлийг бөөгийн шашинтай гэдгийг мэднэ үсттэй. Энийг ч мэднэ үсттэй, тэрийг ч мэднэ үсттэй гэд эдний гэр бүлийг бүхэн мэдэх ёстой мó хайш. Тэгээ боломж нь болтохоор дэлгүүрээс ийм хонх аваад доторхын жоохон чимгэлчлээ. За ямар байна да? Энийг толгоонд жууглаа чамааг зодвол хонхны дуунд бараг чамааг галзууруулахгүй гэж юу? Би хаанаас ч үлээдээ сонсч ирсэн юм аа. Хэрвээ хүн 30 минутын турш хурц чанга дуу сонсвол галзуурдгаа гэж. Тэгвэл чи хэдэн минут болж байж галзуурах бол гэд нөгөөтхөө толгоонд нугалчихсан. Хөөе Чивава хоолойныхын тэр яваар байгаа зайг нь битүүл. Тэгвэл тэрэнд арай илүү чанга сонсогдох байх. Гэхэд Чивавач тэр хэсгийг нь битүүлж эхэлнэ. Хөөрхий Хина мэн амьсгал авахд хэцүү байна гэж бодохдоо зэрэгцэн Ахиун. За тэгвэл үнний өрөөгөө одоо ингээд эхлэе гэж зодож эхэлнэ. Цохол байна. Сандал дээр хүлээстэй чигээр нь ганцхан толгоорын цохоод байвал энэ хүзүүнд маш их ачаал өгөх ба тэрэн тархинд маш ноцтой гэмтэл учруулж болцсошгүй байдгийн дээр энэ хонх дуурах үед 80-аас 90 децибел дуу гаргана. Энэ децибел гэдгийг нь буруу хэлж байж магадгүй шүү guys. Ер нь бол дууны чанга суулыг хэмждэг нэгж гэж ойлгож болно. Харин тэр хонхон чихнээс 10 см зайтай дуурахад 120 децибел хүрэх ба энэ хүний эрүүл мэндэд шууд хохирол үзүүлэхэрээ гэсэн үг. Тэгээд яг одоо Хина мэн 42 ширхэг тим хонх сонсоод сууж байна. Тэгээд хэсэг хугацааны дараа ёох бүр ядарчлаа. За тэгээд ямар байна? Хэргийг хүлээмээр санагдж байна уу? Амьсгалж чадахгүй байна. Энэ скотч авчгалтай гэж гуйхад өө чадахгүй нэ чамайг үннээ хүлээвэл энийг аавна гэхэд за ойлголоо. Би үннээ хүлээе. Би чамайг чиний араар намхан гэж хэлсэн үнэн гэд тудлагаасаа үннээ хүлээж байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөө зэвэн гүлгэн чимүү новш нэрээ миний араар намайг муулчээ. Би буруу зүйл хийсэн хүн шийтгүүлэх ёстой үсттэй Чивава. Гэхэд нөгөөх нь ч бас санал нийлнэ. Тэгвэл би чамайг ахиж миний араар намайг муулахгүй болгоод үгүй. Гэд гизэнд нь цохоод бүүлжүүлчихнэ. Хөө хин арчаагүй новшиг хараад байгаарай. Нэг цохиулаад бүүлжчихлээ шүү дээ. Хөө Чивава би нэг гой санаа оллоо. Чи тэр сандалнаас нь бариад Хинаг доош нь харуул. Би үргэж дийлэхгүй штэ. Хөөе Чивава чи арай найзгаа гуйж байхад зөвшөөрөхгүй биш үсттэй. За би хий. Гэт Хинаг доош нь харуулж барихад Ахиун одоо төсөөлөд үсттэй Хина. Чамайг доош нь харцсан байхад цохоод бүүлжүүлвэл чи бүүлжсэндөө живнэ гэсэн үг үү? Гэт өшөөдөж эхэлнэ. Удалгүй Чивава. Ахиуна энэ амьсгалахаа болчлоо. Ухаан алчих шиг боллоо гэхэд Хинаг буулгаад нөгөө дуулахыг нь авахд Хина мань ухаан алдсан байдаг. Яах вэ Ахиуна? Тэр үнэхээр амьсгалахгүй байна. Хиймэл амьсгаж юм уу хийх үү? За тайвширта битгий сүр бадраагаад бай. Гэт дахиад цохиж эхэлнэ. Битгий жүжиглээд байв маань овшоо. Босоодох гэж байна. Бос гэж сүүлийн удаа зогхоход Хина минь ухаар. Тэр би чамд хэлээ үсттэй. Би Хинаг алаад буцаагаад амин оролцсон гэхээр би чинь баг бурхан юм биш шүү. Гиснээс юу вэ? Энэ бүүлчс чинь заваа юм аа. Хөөе Ли Хина. Маргааш над дуулахад цэвэрлчихэд ирээрээ. Бид маргааш ч бас ингэж тоглоно шүү. Гэт яваад өг.
Лихи намын 8-д байхдаа 9 удаа үнний өрөөнд орсон ба үүнээс үүдэлтэй чихний асуудал, хүзүүний морилд, үйлчлэл их залгиснаас үүдсэн улаан хоолой өрөвсөл, мөн толгой нь манандах өвчнөд болсон байдаг. Үзэгдэл буцаад Кан Хэн руу шилжиж намайг сургуулийн бүүли байсан ч гих шиг. Хаан бүүлийг зодохоос өмнө хамгаалтын малгай өмсөгдөг байсан. Жинхэнэ бүүлигээс Часахиу ангийн дарга Байдова энтриг хэлэх бах. Живава бит хоёрын хийсэн юм зүгээр л хажууд нь хүүхдийн тоглоом штэ. Хүмүүс нэр худлаа сүр бадраагаад гэж хэлнэ. Харин нөгөө талд Ахиуны ах Ахиун руу мессеж ичж байх ба аргад гэж оролцсон ч Ахиун буцааж хариу бичихгүй л байла. Авга ахныг санаа алдаад үргэлжлүүлээд Йонкарма гэдэг байгаа тэр охиныг ахын сонгуульд дуусны дараа аргалаад өгье. Байдовагийн хамаатан тэр охины утсыг хакерд гэж хэлсэн байгаа. Цаг нь болохоор би түүнийг зүүн далайн эрэхтэй живүүлэндээ тэгэхээр битгий уурлаа. Бас сонгуульд дуусгаар ахын чамд хүссэн юмыг ч авч өгье. Юу гэмээр байна да гэхэд Ахиуныг юм хариу бичиж үнэхээр баха энэ удаад худрахгүй шүү. Тэгэлгүй дээ ах нь хизээ хударч байсан. Би чамд юу ч байсан авч өг. Баярлаа авгаха. Бас өдрийн явдалтай намайг уучлаарай. Ах нь нэг чухал зочиндоо сонгодууд үргийн сүшээний газар хоол идэх гэж байна. Ойрхон байвал хурж ирээд минь мэдчих. За аха удахгүй очлоо. Гэхэд ах хүү санаа намаарч энэ удаад ч үнэхээр айлаа шүү гэж хэлээд удалгүй сүшээний газараа ороод хоол идэж байх ба ирсэн хүн нөгөө нэр дэвшигч байдаг. Удаан уулзсангүй шүү нэр дэвшигч хэмээ сонгуулийн ажилгээ завгүй л байна уу? Тийм ээ тийм. Насаараа хууль сахиулагч хийсэн хүн одоо тамир тэнхигээ бараг л хүмүүстэй гар барайл. Тийм ээ тийм чиний зөв. Тэгээд чам надтай хойлох нэрх юм байна гэсэн тэр чинь юу юм? Захирал Кан би чиний хэр үнэнч хүн бэ гэдгийг энэ хэдэн жил хамтран ажилласан болохоор мэднэ л дээ. Гэхдээ надад хэдэн асуудал байна. Тийм болохоор бичиж уулзах гэсэн юм. Тэр чинь тэгээд ямар асуудал юм? Чи ууг нь энэ цагийн дундуур 1.2 тэрбум вон цуглуулах гэсэн биз дээ. Тэгсэн чинь одоо 700 сая байна. Наадхны чинь тухай юм уу? Чиний мэдэж байгаачлан улс төрд оруулах мөнгө бохор байж болохгүй зү. Бидэнд хангалттай мөнгө байгаа ч мөнгөө угаахад цаг их гараад байна. Хэлсэн хугацаанаас хэтэрснээ мэдэж байгаач чи энд нэг санаа зовох хэрэггүй. Тэгсэн ч гэсэн сонгуульд хурд бол бүх зүйл. Тийм байхад чи хэлсэн хугацаанд мөнгө өгч чадахгүй болохоор миний санаа зовно үсттэй. За болдоо ингэ хэрэггүй. Хин чиний сонгуулийн ажлын бүх ажлыг хийж байна. Манай залуучууд цалингүй хийж байгаа үсттэй. Энийг хэдэн тэрбум вон уртчлаад авцсан гэж бодчих. Юу? Анхнаасаа гэрэн дээр ажилчдыг чи сайн дураараа хангана гэчихэд одоо юу яриад байгаа юм бэ? За юу ч гэсэн удахгүй мөнгө бэлэн болчихно. Тийм болохоор намайг нэг их яаруулад хэрэггүй. За тэр ч яг хөө тийм байж. Гэхдээ би өмнө нь хэлсэн биз дээ. Сонгуулийн үеэр мөнгөний гахаануудаа сайн хараа гэж. Гэр яасан гэж. Ямар нэг хэрэг гараа юу? Арай мдэггүй л гэж битгий хэлээрээ. Чиний мөнгөний гахаануудыг чинь нэг нь досууд үргийн цагдаагийн газараас 30 м-ийн зайтай дохиод зангаа өгөөд байна. Бүр 1-2 хоног ч биш нилээд хоног болчиход байхад чи бүр мдэггүй байдаг Тэгээд ч болоогүй төвөөс наашаага хүн шалгалтаар ирэхээр л тэр үйлдэлийг хийн. Бид одоо хүртэл азар л баригдаагүй шүү. Би чамд хэлээ үсттэй сонгуулийн үеэр тэр үр авах хүн зодох модох гэдгээ төр болоо гэж. Хэрвээ тэгж чадахгүй бол ядахтаа бүх зүйлийг өөрийн хяналтандаа байлгаач. Тийм байжээ. Тийм юм болсон байжээ. Би чамд их төвөг удчихлаа. Биднийг уучлаарай нэр дэвшигчээ. Бид эдэнд хатуу сануулах болохоор ахиж тийм хэрэг гарахгүй. Тэгвэл би чамд найдлаа шүү. Гэхгүй таалаг хүчтэй савчнээгээд ахиун. Би ирлээ авгахаа гэд ороод ирсэн. Хүүшээ манай ахин хүрээд ирв. Авгахаа таныг асуунгууд би шууд гүгэд ирлээ. Нэр дэвшигч хэмээ. Энэ миний дүү ахиун. Ойрхон явж гэн гэхээр хурж ирээд минь мэдчихэд яв гэж хэлсэн. Ахиунаа өөрийгөө танилцуулаарай. Заахаа. Сайн байна уу? Кан ахиун байна. Авгахад минь тусалж имжиж байгаарэ. За ямар байна? Мундаг байгаа ч дээ. Ийм багасаа л миний ажил туслаад явж байгаа штэ. Ирээдүйд чиний ажилд ч бас туслаад явах бах. Ахиу, чи одоо хайчих юм. Сая гүнжүүлээ ахтай хамт стримээ хийсэн болохоор одоо ингэж харигнаа. За тэг, шууд хараарай. Өнөөдөр онцгой ивент өдөр гэдгийг мэдж байгаа зү. За ойлголоо би ингэж явлаа гэд гараад явхад манад хөөхөн байгаа зү. Захирал Кан, эн чи юу болоод байгаа юм бэ? Бид энд чухал асуудлын талаар ярьж байна. Зүгээр л нэг жижиг бизнесийн талаар яриа юу. Тийм байхад надад урдчилж хэлэлгүйгээр өөрөө авчирна гинэ. Бас дээр нь хүн итгэхээр юм яриач. Тэр надад яг яаж туслах вэ? Тэр хувцас хунаар амны салиа нарилаагүй гизэн дээрээ хүртэл шивээстэй бацаа надад яг яаж туслах вэ? Нэр дэвшигч Ким. Миний дүүт ямар нэгэн асуудал байгаа мó? Үгүй. Сайн сонсож нэр дэвшигчээ. Миний сэтгэл зүрхийг эмзэглүүлэхэд бойл. Бид одоо нэг завин дээр суусан. Нэг гэр бүл л гэсэн үг. Тийм байхад гэр бүл болж байгаа хүндээ дүүгээ танилцуулах нь юун тэмсвэртэй зүйл гэж. Гэр бүл болохоо. Гэр бүл болох. Бас чи надтай ямар хоолойны өнгөөр харьцаад байна. Чи биднийг биш. Бид чамайг тэтгэж санхүүжүүлж байгаа. Шууд хэлэхэд бид чамайг санхүүжүүлэхгүй бол чинь сонгуультай яаж ялах юм? Нэгэн тэрснийх 3 жилийн өмнөх хэрэгээр чи миний тусламжтай хангалттай их мөнгөтэй олсон биз дээ.
халаасыг чиг хүртэл дүүргэж өгөөд байхад санхүүжил жоохоо арайцсан гэд над руу уурлан гинэ. Тийм л мундаг юм бол чи өөрийнхөө мөнгөөр сонгуульд өрсөлдөж. Ууг нь энэ талаар ярмааргүй л байсан юм. Чи өмнө нь хачиимаа гэж бодож байгаагүй юу? Тэр чи юу гэсэн үү? Бусаанд сүрэг намынх нь л дандаа ялдаг байтал. Сонгуул болохоос 1 жилийн өмнөөс сүрэг намынх нь гинтл нэг нь машинтай хариулж, нөгөөх нь хэрэгт орж, үндсэн хотын дарга нь автоврын ослоор насвараад л. Яг л чам тохирсон тайз хаанаас ч бий болоод. Чи энэ бүгдийг зүгээр нэг тохиолдол гэж бодож байгаа юм биш үсттэй. Тийм болохоор өнөөдөр гэртээ ярих замдаа сайн бодоод үзээрэй. Яаж тийм төгс тохиолдол бий болж болохыг. Гэж үзэгдэл солигдож нэр дэвшигч гадаа тамхи татаа зогсож байх ба. Муу сэгцэн гудамжны халтрууд хэрвээ үлээх гэж байвал ядахтаа хүн итгэхэр үлээн үсттэй. Тэгээ тэрнийхээр бол бусааны засаг даргаыг энэ хід нухацсан болж таарч байна уу? Хичнээн досуу дүүрэгтэй хаан байж болох ч досуугаас гараад энэ хід юу хийж чадна гэж. Энэ хідэн халтрыг хэрэггүй сонголоо. Гэт машиндаа сууж хаалгаа хаагаад харж л байгаараа мөн гудамжны халтрууд нь засаг дарга болохоор та эдийг хамгийн түрүүнд цэвэрлэнэ. Явцгаа хийж болооч. Гэхэд нэр дэвшигч Кимээ магадгүй би танд тэр гудамжны халтруудыг цэвэрлээд үгүй гэвэл юу гэмээр байна? Байц чи хин бэ? Мэндий жолооч хаана вэ? Тэгэхэд гаднаас өөр хүмүүс хаалгыг онгоолгож суугаад. Жолооч чин гэртээ ирсэн. Юу гэж новшин вэ? Та хэд чи хин бэ? Хөөе, юу хийгээд байна? Хин та нарыг явуулсан? Арай захирал кану гэд буудуулгаад. Битгий тонгочод бай. Машин барихад тонгочод байвал аюултай бидтэй. Суудлынхаа бүсийг бүсэл. Бид одоо сөүл явна. Яа галзуу. За тэгээд энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая guys.